Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон хөтлөгч Мөнхцөл биний шинэ дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Японы алдарт Рото брендийн энгийн бөгөөд төгс Хадалабо мөн гэр бүлийн сонголт ураатай Улаанбаатар гурил ивент итгэн та бүгд төргөж байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За хоёлаа хаашаа хизээр баялах вэ? За энэ удаагийн нэвтрүүлгээр 1970, 80, 90-ад оны Колумбус тажнаа. Пабло Эскобар гэдэг нэрийг ер нь манайхан мэдэн дээ тий. Ямар аимшигтай хүн байсан, эсвэл бас нөгөө өнцгөрөө бас баатар байсан ч үлээ гэж хэлэгдэх гээд ер нь хоёр дүнэлт хөвгтэй болох гээд байгаа. Гэхдээ яг одоо үнэхээр үлдээсэн бодит байдал одоо хичнээн хүний амьд хүрсэн ямар их хүчрэл үлдсэн гэдэг утгаараа бол ерөн сөрөг талаар түүхэнд үлдэхэр хүн байгаа. Өмнөх нөгөө бидний мэдхгүй дэлхийд дээр цомогчдэр өмнөх нэвтрүүлгээр Мексикийн картелийн талаар ярьсан. Тэгэхээр би бас нөгөө хоёр нэвтрүүлэг одоо өгүүлэгчээр сууж байгаа гэдэг ирэхээ жоохон ашиглаад дагнахаар шийдсэн юм уу? Тий нэг жоохон хооронд нь жоохон уялдуулаад явцсан байгаа. За энэ нөгөө за хиний Пабло Эскобарын талаар ер нь Медельины картелийн талаар ярихын тулд нэг тухайн үеийн Колумбийн нэг улс төрийн нөхцөл байдлыг ер нь жоохон ярьчих гэж бодоод байгаа. Тэгжээч эн чи бас нөгөө хүний намтар биш учраас нөгөө үйл явдал талаас нь ярихын тулд ер нь улс төрийн нөхцөл байдлыг ярих хэрэгтэй болчиход байгаа. За ер нь бол 1970-ад оноос эхлээд за тэр Колумбийн хувьсгал зэвсэгт хүчин гэсэн нэг фракц, за үндэсний чөлөөлөх арим гэсэн нэг тийм фракц болсон. За M19 гэдэг нэг тийм хотын тусгай хүчний маягийн босгочд байгаад байгаа мэрэгжлийн ер нь нэлээд мэрэгжлийн цэргүүдтэй. За тэгээд янз бүрийн засгийн газрын фракцууд, олигархуудын дэмжлэгтэй ингэж жижиг партизаны бүлгүүд гэдэг ер нь маш их хагаралтай тийм хүнд байдалтай болж исэн байгаамаа. За тэгээд энэ үед болохоор одоо яг энэ 1970-ад оны хагаралтай үед улс төр цаг үеийн хувьд ороо босгоо энэ байдал дээр одоо харт эмхтний хууль бус судалтай ер нь анхлан гарч эхэлж байгаа юм Колумбд. За энэ дээр бас нэг юм бүс нутгийн нэг онцлог үүснэ. За 1900 яг тэр 70-ад онд Мексикийн картелүүдтэй одоо юунаас Америкийн талаас нэлээд хүчтэй тэмцсэн. Тэгэнгүүт чинь нөгөө нэг харт эмхтний худалдааны одоо вакуум гэдэг юм өсөж шүү дээ. Тэр орон зайг хин нөхөж гарч ирэх вэ гэхлээр за одоо ингэ Колумбийн бүлгүүд ер нь нөхөж гарч ирсэн байгаа. Энэ үед одоо Колумбус Медельины картел, Кали картел гэж хоёр том картелийн бүлэг гарч ирсэн. За Медельины картелийн толгойлогч нь одоо өнөөдөр ярих гэж байгааг Пабло Эскобар гэж хүн байна. За эхэндээ бол Америкийн нэгдсэн улсын марихуаны гол нийлүүлэгч байсан. За тэгээд тэрэндээс олсон мөнгөөрөө үндснээ кокаины салбарт орсон гэдэг нэг тийм энэ үе шаттай байгаад байдаг шүү дээ. Ер нь эхлээд марихуан байж яснаа кокаин, героин болоод ингээд сүүл рүүгээ бүр синтетик хэлбэр рүү ороод явдаг ч юм уу тийм хэлбэртэй байгаа. За энэ улс төрийн тогтолцооны хувьд бол Колумб нь уг нь бол ардчилсан гэсэн нэртэй. Тэгтээ ер нь бол нэг намын засагтай. Тийм. Тэгэхээр тийм байдалтай улс төрийн нөхцөл байгаад байгаа. Тэгээд энэ чинь нөгөө нэрнийхээ хувьд ардчилсан гэж явж байгаа учраас нөгөө ерөнхийлөгч гэсэн хүмүүс нь ингээд байн бай солигдоод идэг. Юуны одоо үе үеийн ерөнхийлөгчнөр нь ерөнхийдөө одоо энэ картелүүдтэй инхийн хилцээр хийх гэж үздэг. Энд чинь байнга л ингээд хүчрэл гараад байгаа юм чинь. За ерөнхийлөгч Белисарио Бетанкур гэж хүн гарч ирсэн. Энэ хүн хилцээр хийгээд амжилт олоогүй. Вирхилио Барко Варгас гэж ерөнхийлөгч гарч ирсэн. Бас юу хийгээд хилцээр хийж үзээд амжилт олоогүй. За тэгээд ер нь хүчрхийлэл адлах ядалтах нь одоо хамжираад энд нэг тийм шинэ нэр том юу үүсэж байгаа. Наркотерроризм гэдэг. Тэгээд ер нь бол энэ Медельины картелээс гаралтай ийм хиллэг болж байгаа. Энэ чинь бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд буюу бүс нутгийн аюулгүй байдал, улмаар дэлхийн аюулгүй байдлын хэмжээний асуудал болж байгаа учраас наркотерроризм гэдэг хиллэг энд гарч ирж байгаа юм лээ. За тэгээд энэ өртөж байгаа, гэмтэж шархтаж байгаа, шоронд орж байгаа, нас барж байгаа хүмүүсийн одоо тоогоор нь харахад Колумбийн тэр 1950-аас 60 оны хооронд байсан La Violencia гэдэг буюу одоо хүчирхийллийн иргэний дайнтай үеэс давж гарсан. Тийм. Тэгэхээр ер нь нийгмийн аюултай үзэгдлийнхаа тухайд ийм хэмжээнд хүрч ирсэн байна. Иргэний дайнаас иргэний дайнд
дайны үеэр 10 жилийн хугацаа юу те. Амнаас ирсэн хүмүүсээс илүү олон тооны хүн картел хоорондын тулаан картел ба төр хоорондын тэрэнд нас орно гэдэг чинь өөрөө маш илүү том дайм биш. Тий. 46 мянган хүн гэж ер нь гарч иж байгаа юм. Энд чинь тэгтээ нөгөө нэг үндсэн бүртгэлтэй шүү дээ. Тэгээд мэддэхгүй хичнээн ч байгаа мэддэхгүй шүү дээ. Одоо болт Латин Америкийн орнууд ч нөгөө маскреп буюу те нөгөө нийтээр нь ингээд булсан юм одоо оршуулга гэж хэлж болохгүй. Тэр хүмүүсийг зүү ясны дагуу оршуулаагүй. Зүгээр буудаж хороогоод нууцсан тийм юмнууд одоо болтол болт. Тийм нэг shallow grey буюу одоо хальт нэг жоохон шороог өндөж байгаа л булаад хайцсан тийм юмнууд байгаад байгаа шүү. Гүйхэн болж гэдэм байх тийм shallow. Тий. За энэ нэг одоо энэ хүчрхийлэл нь бүр ингээд засаг захиргааны юм одоо төвшөнд бүр ингээд дээшлсээр хагаад за энэ Луис Карлос Галан Сармиенто гэж хүн одоо либерал намаас ерөнхийлөгч нэр дэвшсэн. За энэ бол ерөн картелийн эсрэг их дуурдаг. Одоо хүчтэй тэмцэгч тийм хүн улс төрч гарч ижсэн. Энэ хүн алгадсан. Ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа хүнийг алах хэмжээнд хүрч байгаа байхгүй. За тийм одоо аюултай болж байна. Эдийн засгийн хувьд бол үндсэндээ асар хүнд байдалтай. Хот хөдөө гэлтгүү ерөнхийдөө ядуу. Тэгээд эн чинь хүн ам ер нь Латин Америкийн орнуудын нэг тийм онцлог байдаг шүү дээ. Хүн ам ихтэй, ядуур л ихтэй. Ер нь бас зовлонтой газар шүү дээ. Ер нь манай дэлхийн бас хэцүү газруудын хаан ороод байгаа шүү дээ. За энэ одоо улсын үндсэн аль бие ёсны эдийн засаг гэж байгаа шүү дээ. Ингээд тоо баримттай статистиктэй юу ч бодлоготой, төрийн бодлоготой тий. Тэрний хажууд параллел эдийн засаг гэдэг нь одоо энэ картелийн эдийн засаг байхгүй. Тэгэхээр тухайн одоо газар нутаг хот тосгон тэр хариуцж байгаа одоо өөрийн эзэмшил нутагта өөрийн гэсэн тийм эдийн засаг гэдэг үгэнд чи учир байгаа шүү дээ. Эд материал хүний хэрэгцээг засагладаг нэг тийм тогтолцоо байгаа шүү дээ. Тэрийг тогтоож байгаа нь энэ картелүүд болж хөвчөж байгаа. За барилга байгууламж зам гүүр барина өргөн хэрэглээний бараа материалыг өөрсдөө үйлдвэрлэн эдгээр ч бүгдээрээ том тариалангийн тал нь хүнсний тариалангийн талбайнуудтай тий. За тэг хүнсний импорт хүнсний одоо янз бүрийн сав маавн ч юм уу арай нэг жоохон технологийн бүтээгдэхүүн талаас тиймэрхүү юмнуудаа импортлж оруулж ирнэ банк байгуулна. Тэгэхээр яалч хүн тусдаа ингэ параллел эдийн засаг болцсон байсан байгаа байхгүй. За энд нь бол мэдээж засгийн газрын хяналт байхгүй. Тэнд ямар нэгэн хөрөнгө оруулгын мэдүүлэг, татвар, бодлого тийм их юм ерөөсөө байхгүй. Бүх юм ерөөсөө үндсэндээ картелийн мэдэлт. Үндсэндээ бараг л Пабло Эскобарын мэдэлт. Тийм улс биш үү? Тий, улс. Яг тийм. Ер нь бол улс дотор улс л гэсэн үг. За ингээд энэ нөгөө Колумбийн нийслэлчүүд Богота. Боготагийн дараа 2 дугаарт ордог одоо хэмжээгээр одоо эдийн засгийн хүчин чадал багтаамжаар 2 дугаарт орхон дэр мэдээлэл ингээд тэр хотл юм байна л да. За Пабло Эскобарын үед үнэхээр энэ хотод ажил хөдөл ядуурл буурч исэн. Үнэхээр одоо барилга ажил нэмэгдэж исэн. Сургууль одоо спортын арга хэмжээний одоо заал талбай малбай юу гэдэг нь тэр бол баригдаж исэн. Одоо хүмүүс цэвэр устай дэд бүтцийн хангамжтай болж исэн, барилга орол сууцтай болж исэн тий. Үнэхээр нэг тийм бүтээн байгуулалт хийж исэн. Тэгэхээр хар тамхины бизнесээс олсон мөнгөө угааж байгаа явдал гэсэн үг үү? Хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж. Сэдлийнхээ хувьд за аль нь л баг. Нэгдүгээрт угааж байна, хоёрдугаарт одоо энэ улс төрийн нөхцөл байдлыг ярьчаад хоёулаагаас Пабло Эскобарын өөрийнх нь нэг тийм намтар талаас нь ярих юм. Тэгэхээр ер нь сэтэл нь бас ингээд бас яригдаад явчихна тий. За тэгээд эдгээр чинь бол ийм олон нийтийг барилгажуулах, орон сууцжуулах үйл ажиллагаа явуулдаг мөртлөө хажуугаар нь бас мэдээж нөгөө гэмт хэргийн үйл ажиллагаа санхүүжүүлнэ ямар нэгэн тэрэндээ одоо мөнгө зарцуулна. За тэгээд хамгийн том бас нэг мөнгө зарцуулдаг нэг том салбар нь гэхлээр улс төрчдөг авилгадаг. Эсвэл хамаар нөхөртлөө авилгадаг улс төрчдөг. Тийм байдалтай явж байгаа юм билий. За энэ нөгөө Колумб Америкийн нэгдсэн улс хоёрын хоорондын харилцаа нэг динамик байгаад байгаа. За ер нь бол Америк, Мексик хоёртой жоохон төстэй. Тэгэхээр энэ нөгөө Америкийн нэгдсэн улс чи өөрөө хар тамхины нэг амар том зах зээл багтдаг. Бүр ингээд хичнээн хар тамхиар хангасан ч тэрийг бүр ингэж залгиж чадхаар ёроолгоос ав шиг том тийм болоод байгаа. Тухайн ер нь 70-80-аад оны Америк за жоох муухагаар хэлэхэд ер нь баг хар тамхи доохын их орн болоод л шүү дээ тий. Аюултай.
тийм хүнд үеийг бас тулсан шүү дээ. За тэгээд ер нь хар тамхины эрэлт нэмэгдэжсэн олон улсын хар тамхитай тэмцэх бодлогууд ер нь бол энэ үед асар хүчтэй чангарч ирсэн. Одоо нөгөө DEA гэдэг нөгөө Drug Enforcement Administration хар тамхитай тэмцэх захиргаа гэдэг байгууллагч энэ үед одоо хамгийн хүчтэй эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо ч гэсэн эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Ялангуяа өмнөд өмчүүдээр. За энд одоо хоёр улсын хооронд нэг extradition гэдэг нэг юм байна. Яадаг вэ гэхээр энэ их сонио. Одоо за expatriate гэдэг үл үү. За би андуурч хийж магадгүй шүү. Тэгээ deportation гэдэг чинь ер нь нөгөө хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг тухайн газар нутагт нь буцаадаг. Энэ болохоор extradition нь яадаг вэ гэхээр Колумбд төрсэн Колумбийн иргэнийг Америкт очиж яллуулдаг. Өөрөөсөө дийлэхгүй гэсэн үг шүү дээ. Нэг авилга янз бүрийн лобби биднүүд нь ороод тэгэхээр тэнд ямар нэгэн улс төрчдийн удирдахч ерөнхийлөгч хүмүүсийн хүнийхэн санаачлагаар за бид нар бол үнэхээр дийлэхгүй наад хүмүүс чинь шоронд орооч нэмэр уудахгүй гар чинь шоронд орлооч гэсэн хаан заан шиг амьдарч байгаа л гардаг учраас одоо та нарыг энэ улсуудыг гэмт хэрэгт ялангуяа энэ хар тамхины одоо хаад гэж нэрлэдэг байгаа шүү дээ кинг пин те энэ хүмүүсийг Америкт аваач шийдэхгүй болохгүй байна. Шийтгэл болохгүй нэ гэж байгаа байхгүй. Тийм тэгж одоо аваачдаг ийм нэг динамик байгаад байсан мөлий. За энэ болвол үндсэндээ одоо хар тамхины тэр том лордууд наймаачид Америкт очих юм бол үндсэндээ тэр ер нь бол төгсгөлн гэсэн үг. Тэнд очиад дуустдаг. Тэгээд ер нь бол насаараа шоронд суугаал бүр саяхан маяхан суллагдсан ч юм уу тийм нөхдөд байгаад байгаа шүү дээ Америктэй. Тэгэхээр тэдний хоорондоо юу гэж ярьдаг вэ гэсэн бэ гэхээр би нэг орчуулахлаараа жоохон монгол юм шиг болгоод орчуулсан. Америкийн шоронд орсноос Колумбийн шоронд орсон дээр гэж ярьдаг байсан. Тэгэхээр үнэхээр л төгсгөл нь байсан болж таараад байгаа. Эн чинь бас нөгөө талаар Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бас бодлого юм биш үү? Одоо тэр яг орж ирэх гээд. Харин яг тийм л болоо явчлаа. За хоёулаа төр завсарлаа. Тэгин зэтгэжээд ордчихоо. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгсөөрэй те Хадалабо ивент итгэж байна. За Хадалабо нь Японы алдар Трото брендийн бүтээгдэхүүн бөгөөд арьс чийгшүүлэгч арьс арчилгааны бүтээгдэхүүн юм байна. Арьсан чийгшил өгөх гол үүрэг бүхий 4 төрлийн хялурооны хүчил агуулсан энэ бүтээгдэхүүн нь арьсны өнгийн хэсэг болон арьсны эпидерм давхаргын гүн төрдөл шингэж одоо чийгшлийг өгдөгөө. Энгийн хялурооны хүчил супер хялурооны хүчил гэсэн хүчил хоёр нь арьсны өнгийн хэсэг чийгшилөгч арьсыг одоо усжуулж чийгшүүлдэг бол нано хялурооны хүчил болон нано хялурооны хүчил нь эпидерм давхаргын гүн төрөл чийгшил өгдөг. Харин эсэлдүүлсэн хялурооны хүчил нь сүлд нэмэгдсэн бөгөөд энэ нь арьсны гүнд нэвтрэхээс гадна арьсанд одоо байгаа чийгшлийг алдагдахаас ууршихаас урьдчилан сэргийлдэг онцгой үүрэгтэй юм байна. Тэгэхээр ерөөс арьсан чийгшил алдах ямар ч боломж өгөхгүй байх тий. 4 төрлийн хялурооны хүчил Хадалабо бүтээгдэхүүн маань агуулсан байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр арьсыг байнга чийгшилтэй байлгаад мөн арьсанд байгаа чийгшлийг ууршиж алдахаас урьдчилан сэргийлдэг юм байна. Тэгээ одоо бол яг нөгөө хуурайшлын үйлрэл эхэллээ л дээ. Өвөл хэдийгээр цастаач гэсэн нөгөө агарын чийгшил маш бага байдаг. Тэгээд нөгөө арьс амар хуурайшдаг. Миний арьс чиний арьс яадаг юм. Миний арьс бол өвлийн илүү хуурайшдаг. Одоо нэг нэвтрүүлгээр орохлоор их бас нэг хэдийгээр бас мантуу царайтай ч гэсэн тэрийг их бодох юм аа. Тэгээ нөгөө ялангуяа ирчүүд бид нар ч нөгөө юу ч хамаагүй төрөхчлээ нэг худлаа нэг ялаагаад байдаг. Яг чийгшилтэй биш харагддаг юм билээ шүү дээ. Тэгээ ялах гэдэг чинь өөрөө чийгшил дутагдсан. Тослог байна чийгшил байна гэдэг чинь хоёр өөр зүйл. Ер нь харин тийм юм биш. Тийм байна. Тэгээ би тэрийг ингэж ойлгосон. Эдний бүтээгдэхүүнийг хэрэглээд арьс гялаагаад гилтаагаад тослогтоод ирвэл чийгшил дутагдж байгаа учраас арьсны өөрийгөө хамгаалах процесс нь явагдаад гадны гэмтлээс өөрийгөө хамгаалж идэх хэмжээний тос ялгаруулад тэгээ түүнээсээ улбаалаад нөгөө батг гэдэг өөр төрлийн асуудлууд үүсээд эхэлж байгаа юм байна. Тэгэхээр арьсыг бид нэр тослогжуулах биш чигтэй байх хэрэгтэй. Чигтэй байхын тулд энэ Хадалабо бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй юм байна. Тэгэхээр та бүхэн энгийн бөгөөд төгс сүрээтэй Хадалабогийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсвэл Монсемисан болон GGI Beauty дэлгүүрүүдийн бүх салбараар худалдан авах боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг Хадалабо Монгол гэдэг хаягаар ороод Facebook-ээс мэдээлэл авах боломжтой юм байна. За өнөөдөр ивент итгэгчтэй баярлалаа. За баярлалаа. За тэгэд яг одоо Америкч өөрсдийнхөө дотоодын хар тамхины асуудлаа шийдэхин тулд тэр их сурвалжтай нь очиж тэмцэхээс өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр ер нь Мексикийн дотоод хэрэг
Колумбийн дотоод хэргийн том үйлдвэрлэгч улсуудын дотоод хэрэгт оролцохоос өөр аргагүй болцсон л тим динамик харагдаад байгаа юм байна. За энэ нэг одоо түрүү хэлсэн Америк нэгдсэн улсын харт амигтай тэмцэх захиргаа гэж байгаа. За эднэр бол Колумбийн цагдаа хүчнийхэнтэй хамтарч ажилладаг. За тэгээд харт амигны одоо тэр хаадын талаарх янз бүрийн мэдээлэл одоо тэднийг мөрдөх, баривчлах тэр ажиллагаанд янз бүрийн тусалцаа үзүүлсэн иргэдэд маш их мөнгө амладаг тийм хэлбэр рүү орж байгаа юм байна. За Пабло Эскобар гэдэг хүний одоо үндсэн түүх амьдрал үйл явдлын талаар ярих юм бол за 1949 оны 12 дугаар сарын 1-нд Колумбийн Антиокиа мужийн энэ нэг Өмнөд Америкийн, Хойд Америкийн ерний янз бүрийн хот газрууч нэг тийм Европ нэртэй болоод байгаа шүү дээ. Антиокиа гэхээр яг тэр хотын нэр орж ирж байгаа зү. За Антиох шиг сонсож. Тий Антиох шиг тий. За тэр мужийн Рио Негро гэдэг нэг жижиг тосгонд Пабло Эмилио Эскобар Гавирия хэмээх хүү мэндэлжээ. За өөрөө 7 хүүхэдтэй айлын 3 дахь нь аав нь болохоор нэг газар тариал эрхэлдэг ээж нь багш тийм хүн байсан. Тэгээд нэг удаагүй тэр жижиг тосгоноос мэдээллийн хотод нүүж ирсэн. Тэндээ ерөнхийдөө одоо бусдын л адил одоо ерөнхийдөө ядуу тарчиг юмар дутагдж өссөн байгаамаа. Тэгэд энэ одоо lower class буюу тэр одоо Колумбийн нийгмийн доод давхар гэдэг чинь үндсэндээ юу штэ нийт ард иргэдэнд дийлэнх л гэсэн үг шүү дээ. Энд угаасаа л ядуулсан юм ч дээ. Тэдний одоо амьдралыг харж өссөн. За тэгээд энэ Пабло Эскобар том болсон хойно эднэрийн ядуурлыг ашигласан ч бас эргээ тусалсан ч нэг тийм хоёрдмол үйл ажиллагаатай амьдэрсэн хүн байдаг. За ер нь багасаа л янз бүрийн сонин гэмт хэрэгт холбогдож эхэлсэн. Хуурамч диплом одоо үлдэж зардаг байсан гэж байгаа. Тэр одоо тухайд одоо нэг дунд мэргэжлийн диплом байдаг ч юм уу тиймэрхүү юм хуурамчаар үлдэж зардаг байсан. За машины хөгжим улгаалах хэрэг Монголд ч гэсэн ирнэх гардаг байсан шүү дээ. Тойлмол улгаалах тийм. Дуу улгаална. Тий. Тиймэрхүү юм хийдэг байсан байна. За энд нэг мангар марзан гэх юм аашийн нэг тийм хүмүүсийн нөгөө шарилын чулуу ялангуяа баячууд ч нөгөө шарилын чулууга нөгөө боржин гантик гэсэн үнэтэй чулуугаар хийдэг. Тэрийг нь хулгайлаад нөгөө нэг үлээлэг цэвэрлэгээний нэг аппарат төхөрөмж яадаг шүү. Тэрүүгээр нэрийг хусч ярилгаа зарчдаг. Тийм марзан эрэг гардаг байсан байгаа. Манайхан ч нэг сүүл рүүгээ л тэгдэг болсон болохоос ш бас нэг тийм үнэтэй чулуугаар хийдэг байсан шүү дээ. Тэгтэл нөгөө нэг Америк өмнөд болон Хойд Америкч чинь нөгөө айгүйх тийм чулуугаар хийдэг шүү дээ тий. За тэгээд анхны яг баривчлагдсан гэмт хэрэг нь болохоор машины хулгай гэж байгаа. За энэ хэрэгээр баригдаа тэгээд ерөнхийдөө нэг авилах сүрдүүлгийн аргаар их амархан мултарсан. Тэгээл ерөнхийдөө ингээл амьдэрчих юм шүү дээ. Ер нь гэмт хэрэг хийсэн ч баригдсан ч ямар ч асуудалгүй биш тэгээд ингээд одоо маш одоо зоригтой. За зоригтой гэх нь хайшийн даварсан байдалтай болж эхэлсэн байгаа юм л та. За тэгээд 1970-аад оны дунд үеэс эхлээд одоо өөрийнхөө үеэл Густаво Гавирия, за энэ Очогийн ах дүүс гэдэг нэг хүмүүс байгаа. Хуан Давид, Хорхе Луис ба Фабио гэсэн хүмүүстэй нийлээд мэдээллийн картелийг одоо үндэслэн байгуулсан юм уу? Тэгж байгуулад анхандаа бол нэг тийм хэд 3 килограммаар ерөн кинон дээр хардаг шүү дээ. Эхлээд нэг Вайкрийн тухай кинонуудыг энэ төрийг харж байхад эхлээд нэг 3-4 килограммаар нэг юм цагаан багц шарскоч зөөгөл яваад байдаг шүү дээ. Тэгж ерөөхдөө анх зөөж эхэлжсэн байгаамаа. За тэгээд одоо үргэлжлүүлээд кокаины төвшин төрсөн гэсэн шүү дээ. Тэгэхээр за лаборатори байгуулж байгаа. За савлах, тээвэрлэх төхөөрөмжтэй болж байгаа. Том тээврийн хэрэгслүүдтэй болж байгаа. Тэр чи одоо янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн дотор нүүн шүү дээ. тэргээ тэгж тээвэрлдэг болсон байгаа. За гол одоо Америкийн зах зээл нь болохоор Флорида мужи руу гарахдаа багамын арлуудаар дамждаг. Онгоцоор тээвэрлдэг. Энэ нөгөө нэг одоо бүтээгдэхүүний овор хэмжээг үнэтэй нь харьцуулахад нөгөө яаж тээвэрлэх вэ гэдгийг тодорхойлчихдээ шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо юу гэдэг нүүрс биш те, улаан буудаа биш. Тийм бага хэмжээтэй мөртлөө асар үнэтэй тийм одоо юу бараа материал байгаад хар чинь тэрийг онгоцоор зөөсөн ч гэсэн амар ашигтай болж таарч байгаа хэрэг те. За тэгээд удалгүй ерөөхдөө
эдийн засгаас солонгоруулна гэдэг шүү дээ. Манайхан. Тэгэл энэ чинь картелууд чинь зөвхөн хууль бус юм хийгээд байхгүй. За хууль ёсны бизнесүүдийн тэрүүгээр мөнгө өгнө гэдэг ч юм уу. Тийм байдлаар явдаг. Тэр нь болохоор одоо автомашины импорт оруулж ирж зардаг. За өглөө хөдөл хөрөнгийн бизнес рүү орж байгаа юм. Засгийн газрын тендерүүд авж байгаа юм. За тэгээд томоохон мал аж ахуй газар тариалангийн талбайтай болсон гэдэг. Үндсэндээ олигарх болж байна гэсэн үг. За тэрүүгээр одоо гол мөнгө угаалтаа хийдэг. За энэ үед одоо нэг юугаар ярьсан. Цомогчдэр нөгөө бидний мэдхгүй дэлхийгээр тэр нөгөө Мексикийн картелүүдийн тухай дугаараараа ярьсан. Тэн дээр нөгөө плата о пломо гэж байгаа. Энэ болохоор мөнгө авах уу, тугуулга авах уу. Тэгэхээр сонсохоор энэ ойлгомжтой байгаа ч тийм. Энэ яг силвер гэж байгаа юм л да. Гэхдээ ер нь тэр чинь нөгөө эд баялаг гэдэг утгаараа ороод ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүмүүсийг сүрдүүлдэг арга нь тэр. Хоёр цагтаа эсвэл хоёр прокурортой харьцлаа. Энэ үгээ хэллээ мөнгө авах уу, тугуулга авах уу. Тэгээд нэг нь авахгүй гингүү тэрийг буудчаад нөгөөхийг асуухлаар зөвшөөрдөг л байхгүй. Тийм буудаа сумчин тугуулгаар хийж. Тий, сум. Буудна л гэсэн. Тий. Тэгэхээр нөгөөх нь ага мөнгө авъял болно үсттэй. Тийм байдалтай. За энүүгээрээ ерөөсөө маш их алдартай болж ирсэн байгаамаа. За тэгээд түрүүн хэлсэн. Үнэхээр шүүх цагдаагийн бүх төвшөнд тэгээд улс төрчдгээд том бүр ингээд ерөнхийлөгчд нэр дэвших хэмжээний хүмүүсийн хүртэл ерөөс амаар нь гартал авилгаддаг болсон. Америк нэгдсэн улс, Европ бусад зах зээл рүү сард хэд тооноор нь гаргаж эхэлсэн. Хард тамхин дээр тоон гэдэг бол асар их аимшигтай. Нөө энэ ч нүүрс биш гэж байгаа шүү дээ. За тэгээд энэ дэр нэг харьцуулах зорилгоор би нэг юм энийг юм тэмдэглэсэн байгаа. 1993 оны байдлаар дэлхийн хамгийн баян хүмүүс нь Walmart-ыг үүсгэн байгуулагч Walt-ны гэр бүл гэж байсан. Энэ хүмүүсийн одоо хөрөнгө нь 25.3 тэрбум доллар. 93 оны юм яриад шүү дээ. Одоо холт Walmart-ын гэр бүл дэлхийн баян гэр бүл. Тэгээ томчуудын нэг байгаа шүү дээ. Харин Пабло Эскобарын хөрөнгө 30 тэрбум хүрчихсэн гэдэг. Дэлхийн хамгийн баян. Тийм бай. Тэгэхээр энэ чи яг нэг баримжаагаар л бодож байгаа шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс болохоор ийм хэмжээнд хүрээгүй гэдэг миний бодлоор бол энэс ч илүү байсан. 50 тэрбум төрүүлж хөлөөтэй үрж ийсэн л гэж бодоод байгаа. Ягаад гэвэл за тэрийг нь одоо жоохон байж байгаа ярих. 1980-аад онд Hacienda Napolis гэдэг одоо тийм тансаг эдлэн газартай маний хүн байсан. За тэрэндээ болохоор одоо хувийн одоо онгоцны газар дах зурвастай за ор тар шиг тийм одоо маншин гэдэг шүү дээ тийм ор тар шиг юутай барилгатай даруулт завтай амтны хүрээлэнтэй за тэрэндээ нөгөө усны хөрөнгө хийж яадаг гэдэг. Ингээд Колумб байтугай Өмнөд Америкийн хаанч байхгүй тийм л баян хүн байсан болж харж байгаамаа. За тэр Медельин хоттой болохоор түрүүн ярьсан янз бүрийн хаус, орон сууц, цэцэрлэгт хүрээлэн одоо хөлбөмбөг спортын талбай малбай тийм байгуулдаг. Тэгээд хөгжилд одоо хувь нэмэр оруулах маягтай яваад ийн гэсэн үг шүү дээ. Үнэхээр бодитоор тийм байгуулсан юм чи одоо яах вэ те. За ядуу колумбчуудын хувьд ер нь бол амьдрал дээшлэх, бодитоор дээшлэх итгэл найдвар нь болж байсан. Яг үл чи засаг нь ажиллаа хийдгүй юм чи. Тэгэхээр үндсэндээ одоо бас цомогчдэр ярьж ирсэн засгийн арчаагүй, авилгатай, хүн сурталтай тэр одоо ялзрал дээр л гарч ирсэн юм бохгүй үндсэндээ. Пабло Эскобар гарч ирээгүй бол өөр хин гарч ирэх л байсан гэсэн үг. Тийм байдалтай амьдэрсэн хүн байна. За 1982 оноос эхлээд минь хүн улс төрд орж байгаа. Либерал намаас нэр дэвшээд одоо төлөөлөгчдийн танхимд орон тооны бус гишүүн гэдэг албан тушаалтай болсон. За энэ болохоор тийм юутай биш. Тийм амар нөлөөтэй биш боловч одоо өөрийн гэсэн дипломат паспорттой болчихж байгаа юм. За тэгээд парламентын гишүүний нэг дархан ирэх гэж байдаг штэ. Тэрийг нэг төдөлзүүлж байгаа шалгадаг. Манай ч гэсэн одоо тийм байгаа. Тэрийг бойлуулах тухай яригдаад байгаа юу? Тиймэрхүү юм болоод байгаа шиг санагдаад байна шүү. Тийм одоо давуу талуудтай болж эхэлж байгаа. Тэгээд гэхдээ удаагүй л дээ. 1983 онд хөөгдсөн. За тэгээд эндээс ерөөхдөө маш тийм одоо улс төрчдөд хорсдог хэрцгий болж эхэлсэн байгаад байгаа. Улс төрд ялагдаад дэмжигчдийнхээ дунд улам алдартай болсон. Эл патрон буюу одоо тэр чи одоо том дарга босс мос. Эвэгч патрон. Тий. Нэг урлагийн патрон гэж ярьдаг шиг тий.
бараг л бурхан юм уу, сахиусны ингэр юм аашин тийм болох гэдэг шүү дээ. За нөгөөтэйгөр болохоор Робин Худ де Медellин. Медellin Robin. Медellin Robin Hood. Манайхаар бол Шили Сайр. Тийм бай. Тийм нэртэй болж эхэлсэн. За энэ үедээ болохоор нөгөө Америк нэгдсэн улсын Most Wanted list гэдэг чинь ерэн сурвалжлагдж байгаа жагсаалтанд одоо нэлээд дээгүүр бичиж эхэлсэн. За Латин Америк, Америк нэгдсэн улс, Канада, Испани, Португал руу усан замаар онгоцоор гэж одоо нөгөө бүх хар тамхи зөөдөг, кокаин зөөдөг л болсон баг юм. Америк нэгдсэн улсын хувьд одоо нийт Америк нэгдсэн улсын тэр одоо ёроолгүй савшиг хэрэглээний 70-80% хангадаг. Зарим тооцоогоор бол 7 хоногт 400 сая $400 орлого болдог байсан гэж. Тэгэд энэ дээр нэг тийм. За энэ яг баттай биш тэгтээ яриа. Мөнгө тракторын чиргүүлэр зөөдөг байсан. 30 машинаар зөөж явах талаа адилхан гэсэн үг шүү дээ. Тэгэл тэр их ч одоо бүгдийг нэг л аваалцсан. Одоо яг нөгөө хин шиг л байгаа ч дээ. Walter White. Тэ. Breaking Bad дээр гардаг, сөрөг өрөөл дээр гардаг. Тийм байдалтай. Тийм айхтар баян болсон гэх. Тэгээ эн чинь нөгөө зүхтэж явж байхдаа нөгөө мөнгөө охиноо дулаацуулах гээд мөнгөө шатаасан энэ төргээд үнэхээр л одоо мөнгө цаас болцсон байсан юм чинь тэр шатаах бол энэ хүн л байхгүй тий. Харин тий. Тийм байдалтай. За энд одоо картелүүдийн эзэдийн одоо улс төрд хамгийн их лоббиддаг нэг тийм бодлогын баримтлал, бодлогын нөлөө гэх юм уу? Тэр нь болохоор энэ экстрадицийн бодлогыг бойлуулах. Яг тэгвэл тэр чинь гол аюулн дээр байгаа шүү дээ. Тэнд л очивол амьдрал дуусчихэд шүү дээ. Тэдрээ хувьтай. Тэгээд Эскобар яаж исэн бэ гэхээр энэ бодлогоо болчих юм бол за тэр чинь яг өгүүлэмжээ ингээл янз бүрээр хийлээ шүү дээ. Одоо бид нар Колумб төрсэн Колумб хүн байх чи ягаад Америкт авч шийдгээд байгаа юм гэдэг ч юм уу тийм байдлаар өгүүлэмжээ ер нь ярьдаг. Гэхдээ цаад сэтэл нь бол ойлгомжтой тийм. Хэрвээ энэ бодлогоо болчих юм бол тухайн үед Колумбийн үндэсний өр 10 тэрбум $10 хүрсэн байсан. Энийг чинь шууд төлөөд өгье гэжсэн ба. Үндэсний өрийг төлнө гэж шүү дээ. Улсын өрийг төлнө гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр бүр инхээр улсаас ч баян гэж хэлж болохоор байгаа тий. Одоо манай дарангуйлагчдын нэг орцсон чөлөөтэй улсын хөрөнгө нь хувийн хөрөнгө нь улсын төсөвтэй тэнцэжсэн нэг дарангуйлагчдын тухай тэр орсон шүү дээ. Тэгэхээр ер нь тэр хэмжээнд л хүрсэн хүн байсан баг. За энэ чинь ингээд улс төрийнхөө лоббиг хийгээд байдаг янз бүрийн энтэнд ихтгэл тавиад байдаг. Тэгэхээ хажуугаар тэр улс төрийн аллах террорист үйл ажиллагаагаа ерөөсөө хийгээлсэн байгаа. За ингээд одоо түрүү энэ дээр нөгөө нэг либерал намаас нэр дэвшигчний хүнийг алдсан гэдээ ирж байсан шүү дээ. За тэрнтэй зэрэгцээд хууль зүйн сайд Родриго Лара гэдэг хүн байсныг 1984 онд Эскобарын гэмт хэрэгүүдийг илчилж эхэлснийхэн төлөө амнаас хүнээс. Тийм үйл явдал болсон. Энэ бол зөвхөн нэг өндөр албан тушаалтай хүмүүсийг яриад байна. Гэсэн дунд болон дундаас доош албан тушаалтай цэрэг цагдаагийн төрийн маш олон хүмүүсийг авсан. Тэгээ хамгийн аимшигтай нөгөө тэр аллах харгислалт нь хил хязгаар түүнийг нь зогсоох зүйл байхгүй байсан учраас энэ төрийн албан хаагч улс нь өөрөө төр захиргааны хүчтэй биш энийг зогсоож чадахгүй учраас тэр маш олон төрийн албан хаагчд хүмүүс сонголт байгаагүй. Нэг бол өгөх, нэг бол миний талын юм болох. Тий. Тэгээд нөгөө түрүү сонгуульд нэр дэвшчихсэн гэдээ явсан. Энэ сонгуул дээр ялж ерөнхийлөгч болсон хүн нь болохоор Сезар Гавирия гэдэг хүн байгаа. Энэ бас сүүл бас Panama Papers дээр холбогдсон л нөхөр байлаа. Яаж зүгээр яг Колумб хүн байна да гэдэг шиг. За энэ хүнийг бол бас алах гэж оролцсон. За энэ үнэхээр аимшигтай юм болсон. Avianca 203 дугаар нислэг гэж нэг байгаа. Энэ нислэгийг дэлбэлээд тэгтээ тэр Сезар Гавирия гэж одоо ерөнхийлөгч болохоор энэ онгоцыг хөөхөөс өмнө мэдээлэл аваад за тэр наркос гэх сериал дээр болохоор одоо Америк нэгдсэн улсын одоо хард эмэгтэй тэнцэх захиргааны ажилтнууд очиж мэдээлээд та бити суу энэ төр гэж хэлснээр гардыг. Тий. Яг бодит байдал дээр болохоор одоо бодит их сурвалж дээр болохоор зүгээр мэдээлэл авсан гэж гараад бичсэн байт юм билээ. За энэ онгоцыг дэлбэлээд 107 хүн асуурсан. Нэг ч амьдралтай байна. Тэгэл нэг ганц өрсөлдөгч намнахын тулд 107 хүнийг алж штэ тэ. За ингээд үндсэндээ 1980-аад оны сүүлээр Колумбийн төртөө ерөөс ил цагаан байлдаж эхэлсэн. Иргэний дайны хэмжээнд хүрсэн. За
1989 онд аюулгүй захиргааны хилцгийг дийлбэлж хэдэн 10 хүн алсан гэж байгаа юм. За түрүүн таны хэлдэг энэ ч нөгөө нэр төртэй хүмүүсийг л дуртаад байгаа болохоос биш, цагдаа, шүүгч, сэтгүүлч, бизнесмен, зөвхөн энгийн нотраач, тариач мэрээч эмэгтэйчүүд хүүхдэд хүртэл энэ аллагт нүртчихсэн. Энэ өгж байгаа мессеж нь тэр ихгүй. Та нар ихнэр хүүхдээр бамбар хийж чадахгүй шүү, хамтд нь альчиж шүү гэж байгаа. Харин тэгээд тэр нөгөө бас харгислан зөвхөн очиод буудаад хороочих бөмбөгтчих биш. Бүр маш харгис хэрцгийгээр нөгөө том сэлмээр таарч ингэж хідэн мөчийг нь салгаж ч юм уу. Маш нөгөө яг тэр энгийн хүмүүсийн зүрхэнд айдас. Тэгэхээр төр засаг нь өөрийг нь хамгаалж чадахгүй юм чинь хүн өөр яах юм. Тийм байдалд оролдог байсан юм шиг санагдсан. Яг тэр машинтайгэр үлдсэн хэргийн бичлэгүүдийг харсан ч юу. Тэгэхээр ярмааргүй юм шигтэй юм билээ. Дутуу болцсон байгаа бичлэгүүдийг харгалаа шүү дээ. За тэгээд шүүхийн барилга нийтийн албаны одоо төрийн албаны гэсэн үг шүү дээ. Тийм барилгыг одоо энэ тэнд дэлбэлцдэг, сөөрүүлждэг. 1985 онд EM19 партизанууд нөгөө тусгаагийн жинхэнэ зэрлэгүүд эднэр бол хэрцгий нөхдүүд. Эднэр одоо Эскобарын санхүүжилтээр шүүх ордныг бүсэлсэн. За тийм энэ дээр одоо бүсэлж яваад 13 шүүгч амийн хүн байсан. Нэг биш, нэгийг нэг удаа биш те. Нэгэн зэрэг зүгээр 13 шүүгч юмээс. Анархия биш те. Тийм. Имх замбраагүй байдлын түрээнд байхгүй ш те. За тэгээд шүүгчдийн хороо энэ гол зорилго нь нөгөө нэг тэр шүүгч хэн байна уу хамаагүй ер нь бууд чинь. За тийм гол зорилго нь болохоор нөгөө энэ нөгөө экстрадицийн баахан хэрэгүүд материал бүрдүүлээд байгаа ш те. Тэднийг устгах гэж л оруулсан байна. Тэг шүүхийн барилгыг бүслээд байгаа юм учраас. За энэ дээр Колумбийн арим, үндэсний цагдаа, аюулаас хамгаалах яамны 1000 цэрэг. За энэ EE9 Каскавел гэдэг нэг тийм хоёрт тээвэрлэгч байгаа. 4 ширхэг хоёрт тээвэрлэгчтэй 2 эскадрил орж иж энэ EM19 нөхдүүдийг даарсан байна. 35 хүн EM19 тусгаагийн нөхдөд орсон. Тэгэд үнэхээр л амар чадварлаг учраас 1000 зэргийг тогтоогоод чинь зарим дотор нөгөө нэг шүүгчийг буудаж байгаа хорох хэргийн материал устгах, зарим нь гаднаа байлдах үйл ажиллагаа явуулаад байгаа шүү дээ. Тэгээд тэр одоо бүх материалыг устгах хэмжээнд хүртэл байлдах чадварлаг тийм зэрлэг нөхдүүд байсан маш таарч байгаа юм. 1000 эсрэг 35 хүн. За тэгээд одоо ер нь бол энэ Колумбийн 1989 оныг 1950-ад оны иргэний дайнаас хойш хамгийн хүнд жил гэж нэрлэдэг. Хар жил гэж нэрлэдэг. Өдөр болгон буудал замууд, өдөр болгон дэлбэрэлт болдог. Ингээд нэг тийм Колумбийн Медельин хотын ард иргэд гэх юм уу, нэг тийм тэдний хувьд нэг сонин байдал үүсчихэд байгаа юм л да. Ах нь картелд явж байгаад алуулж идэг. Дүүн картелийн барьсан сургуульд сурч идэг юм. Тийм нэг тийм сонин үндсэндээ хүлэн зөвшөөрсөн л байна л да. Сонголт байхгүй л дээ. Тэгээд ийм одоо сонин нийгэм бий болсон. За энэ дээр бас нэг юу Пабло Эскобар ерөөсөө цагдаа хэн байна уу хамаагүй. Цагдаа л хүн бол тэр цагдаагийн толгойг $1000 үнэлсэн. Тэгжсэн тэ нэр. Цагдаагийн толгой $1000 үнэтэй. Тийм л. За ойлоо төр завсарлаа. Хамтран ажиллагчаад урдээ те. Өнөөдрийн дугаарыг маань гэр бүлийн сонголт өрөөтэй Улаанбаатар гурилын эвэнд итгэж байна. За Улаанбаатар гурил нь 25 жилийн түүхтэй одоо те том гурилын үйлдвэрүүдийн нэг бөгөөд 7 төрлийн гурилын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Дээд гурил, 1 дугаар гурил, 2 дугаар гурил, хэвтэй гурил, бүхэл өрийн гурил, эрүүл мэндийн гурил болон овёс таксин 7 төрлийн гурил үйлдвэрлэдэг. За Улаанбаатар гурилын үйлдвэр нь бусад гурилын үйлдвэрүүдтэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25% бага зарцуулдаг. Дэлхийн одоо тэргүүлэгч Туркийн Алапола хэмээх одоо гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжийг Монголд суйрлуулсан байгаль дээлтэй, цэвэр усны хэмнэлтэй, эрчим хүчний хэмнэлтэй одоо орчин үеийн гурилын үйлдвэр юм байна. За тэгээ Улаанбаатар гурил брэнд нь Монгол улсын гурилын зах зээлийн 32%-ийг дангаараа эзэмшд одоо дангаараа бүрдүүлдэг те даадаг бөгөөд энэ чинь амар том 32% гэдэг те үйлдвэрийн хүчин чадал борлуулалтын цар хүрээ брендинг нэр хүн дээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болсон юм байна. За ингээд та бүхэн Улаанбаатар гурил компани үйлдвэрлэдэг. Надад энэ нөгөө
цэвэр усны хэмнэлттэй, эрчим хүчний хэмнэлттэй гэдэг нь аягүй таалагдчихэв. Тэгээ байгаль дээлтэйгээр үйл ажиллагаа явуулна гэдэг өөрө бид нар сайн хүн учраас биш байхгүй юу? Ирээдүг бодож байгаа. Тийм шүү дээ. Удаан хугацаанд доктортойгоор үйл ажиллагаа явуулахын тулд энэ дэлхий дээрх хүн амаа бидний дараагийн үеийн хүмүүс цэвэр устай, цэнгээг агаартай байхын тулд бид нар зүгээр хариуцлагатай байгааг нь шинж. Яг үнэ. Тэ. Энэ үйлдвэр нь үнэхээр таалагдлаа. Тэгээд энэ гурилын үйлдвэр гэдэг чинь маш том хэмжээний байгууламж, их үнэтэй өндөр өртөгтэй тоног төхөөрөмж байгаа шүү дээ. Гэтэл яг энэ хөрөнгө яг өнөөдрийн хувьд бол нөгөө байгаль дээлтэй байна гэдэг нь өөр үнэтэй болчихсон. Яг үнэ тий. Тэг өнөөдрийн хувьд үнэтэй байгаа. Гэтээ ирээдүйд өнөөдрийн хийсэн сонголт хямдрах учраас энэ бол маш зөв хөрөнгө оруулалт гэж бодож байна. Тэгээд ийм том хэмжээний үйлдвэрийг байгаль дээлтэйгээр 12 дахин байгуулж зарцуулдаг, 25% бага эрчим хүч зарцуулдаг үнэтэй тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ барьсан Улаанбаатар гурилын хамт олонд баярлаа. За тэгээ хэрэглэгч бид нарт гэсэн те ийм бизнесийг дэмжих нас зөв гэж бодож байна. Тэгэхээр бүх том зах худалдааны төв сүлжээ дэлгүүрүүд мөн гэрийн доотлын хүнсний дэлгүүр төдөл Улаанбаатар гурилын бүтээгдэхүүнүүд байдаг юм байна. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг UB гурил сегмент болон Facebook-ийн Улаанбаатар Flower гэдэг хаягнаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Тэгээд Улаанбаатар гурилынхандаа баярлаа. За баярлалаа. UB Rice-та хамгийн гоё будаа шүнэр. UB гурилын рекламдаад байгаа чинь UB Rice яриад. Харин үнэхээр нэг хэсэг надад бүр олигтой будаа болддгоо. Би баг сэтгэлээр унаад. Баг урсан дэлгүр болгоноос энэ хамгийн гоё будаа нь аль нь вэ гэчээ гэл нэг хөдөлгчээс насууж масуувал. Тэгэл UB Rice-г олсон чинь тэгэл үнэхээр хайр шүнэр. Үнэхээр гоё будаа. Тийм үү би нэг бидний гэртээ багт хийдэг байсан зүгээр нэг будаатай орох байдсан шүү дээ. Будаага тусад нь агшаадсан ингээд махаа гоёг сонгонтой ингээд хуурчсан махныхын шилэнд болгоцсон өөр илүү дутуу юм байхгүй. Яг тэрний ингээд манай нэг найзынх дандаа будаатай хоол иддэг. Тэгэхээр тэр айлын данх дүүрэн харцсан амар хамттай. Амар гоё хамттай. Тэр будаатай урган амар гоё хамттай. Яг ингээд ностальги ингээд санагтахаараа будаанд нэг дуртай хүн биш баг иддэг. Гэхдээ ингээд будаа гэхээр яг тэр найзынхаа гэрийн будаатай ургаг боддоо шүү дээ. Гой будаа яг хилэн дээр нэг тийм гоё гөлгөр мэдрэгдэх, мөлгөр мэдрэгдэх. Тэр хэвээр амар гоё. За UB Rice-ыг нь идэж за дараагийн нэвтрүүлэг дээр би заавал идсэн байна заяа. За цаашаа ярья. За энэ одоо ингээд 1991 оноос одоо үндсэндээ төр нь бууж өгч байгаа юм. Пабло Эскобарт. Тэгээд ямар шийдвэр гаргасан бэ гэхлээр одоо Сезар Гавериа гэдэг тэр ерөнхийлөгч нь Колумбийн иргэдийг Америк руу гаргахыг хориглосон одоо шинэ үндсэн хууль баталсан. Бууж өгсөн. Экстрадицийг бойлуулсан. За тэгээд хариуд нь одоо энэ яг бууж өгсөн гэхээс гадна нэг тийм одоо цааштай үйл явдлаас харахад бас нэг тийм залхаа арга юм шиг болчихж байгаа. Энэний хариуд одоо Эскобарчин шоронд суухыг зөвшөөрдөг хөөх. Шоронд суухыг зөвшөөрж байгаа шүү дээ. За тэгээд шоронд суулгах боллоо гэсэн чинь одоо тэр чинь ерөөсөө энгийн шоронд суухгүй гээд байна. Би өөрөө шоронгоо барьж суuna гээд. Тэгээ La Cathedral гэдэг шорон бариулсан байна. The Cathedral. Тий, тэр ч одоо сүм цогчин догон тийм одоо сүм одоо өөртөө бариулаад шорон нэртэй сүм бариулаад за тэр нь болохоор хөл өмгийн талбайтай, баартай, жакузитай, хүрхрээтэй, хүүхэлтэй байшинтай хүртэл байсан гэдэг нэг хүүхд огтуд зориулаад тийм байсан. За энийг болохоор Хотел Эскобар Эскобар клуб энэ гэж нэрлэдэг байсан. Тэг Эскобарын зочдууд клуб энэ гэл те. За тэгээд тэгсэн чинь энийг бол ерөөсө удаан хүлийн зөвшөөрөөгүй. Хаач ч тэмцээл байгаа чагаас нөгөө Колумбийн засгийн газар нь. За тэгээд 1992 оны чинь 7 дугаар сард билүү 8 дугаар сард гэдэг лөө энгийн шоронд шилжүүлэх шийдвэр гарсан. Тэгэхээр нэг тийм явдал суудлыг хумжгаад шилжүүлэх нэг тийм тактик явцсан байгаа. Тий нөгөө тодорхой хэмжээнд. За яг нэг талаас нөгөө одоо шорон цохыг зөвшөөрлөө гэж шүү дээ. Тэр хуулийнх нь хариуд. За энэ дээр яг миний нэг санаанд орсон юм яг ингээд энэ шийдвэр нь бол нөгөө Колумбийн засгийн газартай зөв шийдвэр. Анхнаасаа тэр яагаад Колумб улсын иргэн нэг Америк нэгдсэн улс те манайх те энд явж байгаад манай газар нутаг дээр явж байгаад бариул манад яал шийтгэл эдэлнэ гэдэг чинь тэр байхгүй юу.
өөртөөсөө хол байлгах санаа Америк нэгдсэн улсын. Тэр мафиудыг нь картелуудыг нь эрх мэдлийг нь засаг захиргааны төвийг нь Америк руу оруулахгүй байх санаа. Нөгөө тэр асуудлыг нь тэнд нь богшуулад байна шүү дээ нэг талаар. Тэр бол Америк нэгдсэн улс айгүй зэлжин арга санаа гэж харж байна. А хоёрдугаарт нөгөө засгийн газар нь заа тэгвэл шин шоронгой барай суулгыг нэг талаас аргаа ядсан харагдаж байгаа боловч нөгөө талаас нийт ард түмэндээ өөртөөхөө хууль ёсны байдлыг за яадаг ч байсан хичнээн хүчтэй гэмт хэрэгтэн байлаач гэсэн бас засаг шүү. Улс шүү бид нэр энэ улсын захиргаатай шүү гэдгийг харуулах бас мессеж болцсон байна. А тэг хамгийн чухал нь бол нөгөө тэр контакт үйл ажиллагаа явдлыг нь харьцангуй тодорхой хэмжээнд хомсон байгаа шүү дээ. Чи ингээл байршлын одоо ингээл энэ яг юунд гарна? Одоо энэ үед нөгөө Эскобарын лейтенант гэдэг чи одоо дунд гарын боссуудыг нь хэлээд байгаа шүү дээ. Дунд гаруудын боссуудыг нь тоншоод байгаа байхгүй. Яг энэ La Cathedral гэдэг энд амьдарч байгаа хугацаанд нь. Тэгэхээр ингээл эрх мэдлийн үйл ажиллагааг зүхтах боломжуудын ч юм ингээл хумайл энэ гэсэн үг. Тэр нөгөө шорон нэртэй газараа суулгах чаа тий. Тий шууд удирдлагаар нөгөө ингээд дорн хангах боломжийг нь байхгүй болохоор тэд нар чинь байнгын шууд эдэр чинь нөгөө бүтц чинь нөгөө юу байгаа штэ. Нэг удирдлагатай. Шууд харьцдаг одоо цэргийнхэн шиг байгаа гэсэн үг штэ тий. Гэтэл тэрийг нь байхгүй болгочоор яа харахгүй мэдээ авах гэж хүлээдэг, шийдвэр авах гэж хүлээдэг ч юм уу тий. Би биендээс үл итгэх байдал үүсэн штэ дунд нь. Тийм тэр дунд чи өөр картелийн хүн тагнуул магнуул орж ирнэ, 50 мөвөл орж ирнэ тий. За ингээд энийг болохоор одоо нэг өөр шоронд шилжүүлэх гэж байгааг нь Эскобар мэдээд оргоцсон. За тэгээд эндээс одоо үндсэндээ шоудаун гэдэг шүү дээ. Одоо төр Колумбийн төр Америк нэгдсэн улсын одоо харт эмчтэй тэмцэх захиргаа тэр энэ хоёр байгууллага болон Эскобар хоорондын одоо оргил тэмцэл болж байгаамаа 16 сар үргэлжилсэн эрдэс үржилт хууль ажиллагаа болсон. Колумбийн хүчний байгууллагууд за тэгээд түрүүнээс арт тамхитай тэмцэх захиргаа янз бүрийн бүлгүүдийн картелүүд нь хүртэл Кали картел нь хүртэл өдр оролцсон яваад байгаа байхгүй энэ Эскобарыг барих үйл ажиллагаанд Колумбийн засгийн газар Эскобарыг амьд өгсөн хамаагүй барьж авах тусгай тасаг гэж гаргасан. Яг Эскобар зориулсан special force тийгж гаргасан. За тэгээд Кали картелийн дэмжлэгтэйгээр Лос Пепес хэмээх бүлэг Эскобарын дунд гарын боссууд гэр бүлийн гишүүдийг нь амнасны хөнөөж эхэлсэн. Байр өвчлөхгүй ерөөсө бүгдийг ингээл хорогоол яваад байгаа. Энэ юрдэх гэж үзэл шаардлага байна. Тий, энэ ерөөсө байр өвчлөх гэж маяглаад байх бүр ямар ч хэрэггүй болцсон. За ингээд одоо 1993 оны 12 дугаар сарын 2 гэдэг бараг л энэ дэлхийн бараг түүхт өдөр юм ааш. Тийм өдөр хэдэн сарын турш одоо мөрдсөний эцэст Эскобарын байршлыгийн наривчлан тогтоогоод амьдарч байсан байшныг нь бүсэлсэн. За тэгээ дээвэр дээр ингээ хөөцөлдөж буудалцсан баг. За тэн дээр одоо Эскобар хэд удаа буудуулж цусны чинтэй хутгалцсан нэг зураг байт. Тэр одоо буудуулж амнасаа алдсан. Өгч талд орсон гэх юм уу те. Өстө талд орчтой. Тэгээд яг тэр зургийг харахаар өстө нэрээ нэг томхон шиг бодон унагцсан юм шиг яг ан ав хийж байгаа юм шиг зураг байт шүү дээ. Танд одоо харагдаж байна тэр нь. Тийм байна. Одоо манай дайруулагч зургийг нөх баг тий. За ингээд Эскобартай хамт ихэнх одоо том боссууд, гэр бүлийн гишүүд нь баригдсан. За тэгээд одоо энэ чинь нөгөө харьцангуй нэгт бүтцтэй байсан учраас нэг нурвал тэр чигээрэл нурна шүү дээ. Тэгэл Медельины картел гэж одоо үндсэндээ байхгүй болсон орон зайг нь Кали картел эзлээд ингээд явсан байгаад тийм аа. За тэгээд ер нь хоёулаа нөгөө нэвтрүүлгийнхаа туршил Эскобарыг ер нь за Колумбийн ялангуяа Медельин хотын иргэдийн хувьд хоёрдмол төвхтэй гэж яриад байгаа шүү дээ. Тийм ч учраас энэ одоо Эскобарыг дэмждэг асар олон хүмүүс байсан учраас орчуулган дээр нь 25,000 хүн ирсэн гэдэг. Тэгэхээр үнэхээр л тэр хүмүүс ер нь тэр хүн ямар хүн байсныг та бүхэн шүүхээс илүү Колумби иргэд л шүүх байхгүй тий. За тэгээд нөх удаагүй Эскобарыг одоо амнистийн хөнөөчөд экстрадицийн хуулиа буцаагаас сэргээсэн. Нөгөө том боссуудыг Америк руу очиж орон суулгадаг болсон. За тэгээд ер нь Колумбийн нийгэмд картелүүд арай л бага нөлөөтэй болж эхэлсэн. Энд чинь тэгээд энэ бас амар том мессеж болсон байхгүй ер нь. Медельины картел шиг том картелийг бид нэр унгаацсан шүү. Бусд нь одоо та нар дараагийнхын шүүл гэсэн байхгүй юу. Тэгээд энэ чинь картелийн чинь нэг онцлогуд байдаг нөгөө юун дээр цомогчтор бас ярьж ирсэн. Яг баригдаад задрах гээд ирэхээр одоо
төвлөрсөн бус бүтцтэй болоод энэ тийм жижиг картелүүд болоо явчихдаг. Нэгийг нь барьлаа гэхэд нөгөөгийнх нь талаар мэдээлэл болдохгүй болдог ч юм уу. Тийм болоод явчихдаг. За тэгээд ийм хүн одоо Колумб гэдэг улсад амьдарч ижээ. Би энэний тухай зүгээр нэг уран сайхны кино үзсэн. Love in Pablo гэдэг Penelope Cruz, Javier Bardem хоёрын тоглодог. Эхнийгээр хоёр штэ тэр хоёр чинь. Javier Bardem, Pablo Escobar-ын дүр тоглодог. Penelope Cruz нь эхнэр нь одоо тэр Pablo Escobar-тай нэг янаг амрыг харилцаатайсэн сэтгүүлч эмэгтэй дүр тоглодог. За. Бас их сонирхолтой уран сайхны кино үзээрэй. За, маш сонирхолтой нэвтрүүлэг байлаа. За баярлалаа. Сонссон хүмүүстээ баярлалаа. За ингээд цаг хугацааны аялал нэвтрүүлгийн шинэ дугаар та бүгд төрлөө. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сувг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрлээ. Өнөөдрийн дугаараа Японы алдарт рото брендинг энгийн бөгөөд төгс хаталабо гэр бүлийн сонголт Улаанбаатар горлын ивент тэтгэн та бүгд төрлөө. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансга 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.